Олжоор. Уусангийн хүчтэйгээ бадарч асны өвөр хүүхдүүдтэй холбогдож ярьж 2 жилийн өмнөөс энэ ажил маань эхэлсэн. Өнөөдөр нь Тагаархан сумынхаа түүх 100 жилийн
босгон дээр энэ Савдар морины маань хөшөө босч байгаад маш их талархаж байна. Ингээд Савдар морныхон хөшөөг босгож байгаа Бадарч гиснийхаа үр хүүхдүүд цагаан архин сумынхан 100 жилийн хойд хүрэлцэн ирсэн нийт нутгийнхаа ах нартаа маш их баярлаа гэдгийг хэлээд ингээд энэ хурдан Савдар морины босоог цагаан хиймэр цагаан архин сумын маань нийт ард иргэдийн хиймэр лунд авалж уйсан хүлэг болгонд нь бас шүтэн болж бас энэ хүлгийн босоог хиймэр бас бид бүгдийг хивээж цагаан архин сумаас минь олон сайхан хурдан хүлэг төрөх баха гэж бодож байна. Ингээд та бүгдэд баярлалаа. Энэ хөшөө энэ нээлтийг албан ёсоор нээснийг мэдгийе. Баярлалаа та бүхэндээ. Шууд одоо тэгээд их энэ дээр явчихдаг. Тэгээ одоо шууд энэ номерын дээр сууж. Хин явж их юм зарим. Зарим түүх юугаа ярьж л уу? Тэгвэл. За Савдар морины лхтар зэрэг сумдаа нийт олон удаа айраг төрүүлсэн. Аймагта 1978 онд төрүүлээд 1983 онд аймгийн 60 жилийн агаар төрүүлсэн ийм төвхтэй морь байдаг. Тэгэхээр зэрэг манай энэ Ахмад буурлууд маань бас яг энэ морины амжилтыг бол маш сайн мэддэг учраас ярих баха гэж бодож ингээд сумын алдарт уяач Содон царайхаа гамс орж байна. Ирсэн та бүхэн хорвогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За өнөөдөр бидний нээж байгаа Савдар морь маань энэ цагаан архин сум гэдгийг аймгийн хэмжээнд нэр усыг гаргаж байсан морь юм аа. За энэ миний хувьд тухайн үед 17-8 настай хүүхэд байсан. За ингээд одоо энэ Савдар морь хамгийн анх миний мэдж байгаагаар 1977 онд санагдаж байна. 77 лөө 78 онд ногоон түмэн дөрлөжөөд тойрвол тавьж ийсэн. За энд бол тодорхой тасарч төрүүлж ирж байсан. Тэрний дараа манай аавын алаг мөр ирж ингэж би анх мэдэрч байгаамаа. За энэ үеэс хойш би бас тодорхой хугацаагаар мориноос жоохон холдуухан хэдэн жил амьдраад 1990 оноос хойш би энэ Завхан аймагтаа ирж амьдарч эхэлсэн. За энээс хойш хугацаанд би бас ер нь сум орныхоо нэр усыг гаргаж байгаа алдар турдан хүлгүүдийн гэвс тодорхой хэмжээгээр судлаж аймгийн улсын алдарт уяач Оросоогоотой хамтран судалж үзсэн. За ингээд судалж үзэхэд бол манай сумаас анх гарсан энэ Савдар морь аймагт 2 удаа төрүүлсэн байдгийг. Одоо энэ бол архивын материалаар нотлогдож байгаа ийм одоо нотлох юмтай юм байгаа юм. За энэ үнийг ингээд судлаад үзэхлээр зэрэг дахиад цаана нь энэ ер нь олон сумдын морь төрүүлж исэн юм уу гэд ингээд судалж үзэхлээр дахиад олон сумын морьд бол аймгийн наадамд ингээд төрүүлж байгааг юм байна лээ. Ер нь 3-4 хүн сумын 2-оос дээш төрүүлсэн морьд бол 3-4 сумаас 2-оос дээш төрүүлсэн морьд байдаг. Тэрний нэг нь бол манай сумын Бадарч гэж хүний Савдар морь байгаа. За тийм учраас энэ бол бас аймгийн хэмжээнд нэлээд дээгүүр үнэлэгдэж асуудлыг яригддаг юм аа. Энэ аймгийн уяачдын холбоотой аймгийн одоо уяачдын холбооны түүхтэй ингэхэд ийм байдаг. За ингээд энэ Савдар морьныг цааш 1978 1983 онд 60 жилийн хойд төрүүлэхэд нь өнөөдрийн мимж байгаагаар 2 зураг байна. Нэг нь бол стечон зогссон Бадарчгаа өөрөө хажууд нь зогсоод унаач хөвгтөнд унтсан морин шээгээ зогсож байгаа нэг зураг бий. За нөгөөх нь барайнд орж ирж байгаа нэг ийм зураг байдаг. За энэ үнийг би энэ танаахны бэр болох ойдугаан охиноос үзэж харж байгаа юм байна уу, ийм юмнууд байна уу ингэж гооз авч яж үзсэн. За энэтэй холбогдуулаад миний мэдхийн тэнд бас нэг цоохор Бадарчгаан цоохор гэж нэг тийм цоохор үрээ маш давхижсэн тийм диплом тийм юмнууд ус мэрсэр юмнууд бас байдаг юм аа. Ийм юмнуудыг бид нар үндэслээд энэ Савдар морь бол манай сумыг аймгийн хэмжээнд цагаан архин сумын энэ нутагт төрж өссөн унаг манай сумын нэр алдрыг
мандуулж явдаг. За энэ үнийг бас бид нар уламжилж цааш нь дэлгэрүүлж байх шаардлагатай байна гэж ингэж үздэг. Ингээд морийг бол цааш нь бас нэлээд судлаад энэ цавдар морины гүшөөг бол ууган нь болж байна. За энээс цааш тодорхой хэмжээний мордыг бас энд хөшөөг босгож зохицолбор маягийн юм хийх нь бас зүйтэй юм байна гэж ингэж үздэг. За хөшөө босгох анх саналыг бол би сумын уяачдын холбооны тэргүүн Очир бот гэдэг хүнд хэдэн жилийн өмнөөс анх хэлчихсэн. За ийм одоо энэ нэг босгочмоор байна. За ингээд энэ хэний босгох нь бол бас ач холбогдолтой юм гэдэг. Ингээд бас энэ чинь тодорхой хэмжээний асуудал үйл дээ. Ямарваа нэгэн нотлох баримт нь нотлохдохгүй тэгж тавьчихжсэн, ингээд тавьчихжсэн гэсэн мөрд бас асуудлууд яригддаг. Тийм учраас бас нэг 2 жилийн хугацаанд энэ бол зогсон байдлын хэлбэрт орсон. Тэгээ би бол Очир хотын ус нэлээд сайн гуйжидэр хүүхдүүдтэй нуулж ингээд энэ асуудлыг нэг шийдмээр байна гэжсэн харин өнгөрсөн жил сүүлийн 2-3 жил сайн ярьж энэ онд бол нэлээд сайн төвтэй Очир хот маань оролцож ингээд энэ асуудлыг шийдсэнд Очир хот болон за үүнийг урлан бүтээсэн энэ урлан бүтээгчд нь энд байгаа байх гэж бодож байна. За энэ бүхэнд бас баяр талснаа илэрхийлье. Танд баярлалаа. За ингээд энэ хурдан хөдлийн босоод байгаа хэмэр мандаж байх болтугай. Таалын үгч. Би бас үгэлгээр. Чи чинь хингэж хүүхд байна? Галаа. Одгоо нү? Ордох нүгдэн байна. Аймгийн алдартай Нүгдэн байна. За энэ цавдар мөрийг анх гарсан үүслээс нь эхлэхэд бол манай энэ нэгдлийн адууны Баянбулаг бригадын адуучин Ойдөв гэдэг хүний сөргөөс төрж гарсан ийм адуу байгаамаа. Тэгээ халтар азарга байсан тэр жоохон халтар азаргных нь өгчлийг мэдэхгүй байна. Тэгвэл тэр азаргны энэ Баянбулаг бригадын адууны өгшил ийм их усүртэй. Анх ягаад Бадарчгойд очисон бэ гэхлээр энэ Товөрчин Бат гэдэг хүний унаанд нь хойрлогдож очиод тэгээ Бат өөрөө унаж чадахгүй болоод тэрнийг Бадарчгойд нэг адуугаар л сольж өгсөн баг. Унааны мороор тэгэл сургаад яасан. Тэгээ тэрнийг бол одоо энэ манай адуучин Бүрвжүү гэдэг хүмүүс эднэр бол энэ нутгийн уяачид Бадарчаа чи энэ цавдар мороо уяач энэ давхин шүү гэсэн зөвлгөөгөөр Бадарчгүй өөрөө энэ морийг сойж ингэж давхиулсан ийм гайхалтай хурдан мороо. За Бадарчгүй цавдар морь бол 1978 оноос эхэлж уягдж давхиж эхэлсэн. Тэгэхээр Сум аймгийн наадманд төрүүлээд 1983 оны аймгийн 60 жилийн ойгоор аймгийн наадманд төрүүлсэн. Тэр үед нь бол аймгийн наадам бол ерөөсөө Алдар хаан сум, Улиастай сумын наадам болдог байсан үедээ. Тэгэхээр манай аль тойргийн сумуудаас бол ер нь хамгийн хурдан гисэн морьтой авч тавьдаг. Тэгээ Бадарчгүй цавдар морин бол аймагт 4-5 удаа тавьсан. 5 удаа тавихдаа 2 төрүүлж 3 айрагдсан. 3 айрагдахдаа 2-ыг нь бол аман хүзүүдэж айрагдажсэн. Тухайн үедээ бол Алдар хаан сумын Аргалант багийн нэг хамарцгаа хар морь байсан. Тэр хоёр яг үндсэндээ 5 жил бол энэ аймагт яг үзүр төрөнд өрсөлдөж уралдаж байсан морь. Тэгээ тэрнээс 2-ын цавдар морь аваад 2-ын тэр хамарцгаа хар морь төрөө авч яасан ийм үхтэй юм а. Тэгээ энэ цавдар морины тэр төрүүлэгчил Доржуулын цавдар морь гэж тэр 83 онд юу ягаа тэгээд тэгэхэд энэ сум нэгдлийн дараа Ванчин Дорж гэдэг хүн байсан. Тэгээ Ванчин Доржгой энэ бус нэгдлийн дарга нартай мөрийг тавьж, архины мөрийг тавьж юу яагаад манай дөрөв мөрийг авнаа гэдгсэн. Тэгээд цавдар морь ганцаараа төрүүлж очсон ийм өвхтэй ийм хурдан морь. Тэгээ энэ нутгаас бол одоо хурдны удам гарах нь бол дамжиггүй ийм юу байгаа юм. Хурдны удамтай л нутаг. Тэгээд энэ шиг энэ цавдар морь бол энэ
ганцхан аймаг сумдаа биш энэ тойргийн сумуудад энэ жаргалангийн аймагт очиход бол ерөөсөн өнөө цагаан харихны Бадарчин Савтар моргээд ер нь дөрүүлэхгүй ч байсан их айдаг, имээдэг одоо тэгж их яригддаг байсан ийм морь байгаамаа. За тэгээд энээс хойштон бол энэ Савтар морь шиг ийм удам өгшил сайтай ийм хурдан хөлгийн цагаан харихын сумаас энэ хөшөө болсноор олон төрөх баха гэж бодож байна. Өчигдрийн байдлаар энэ наадам дээр харж байхад бол ер нь манай сумын морьд бол нэг тийм бус сумын морьдоос бол дутхааргүй сайхан давхиж байгаад их баяртай байгаа. За ингээд манайхан тэмэлгэж нэг тийм саталтур цайрлаарэ. За тэгээд энэ хөшөөг санаачилсан босгосон энэ үр хүүхэд хамаатан саданд нь баярлалаа. Энэ хөшөөг дагаад манай энэ нутагт хурдан морь маш олон төрх болтугай гэж өрөөё. Одоохтой ярьлаа маш содон содон бас сайхан төргийн ярьжлаа. За энэ манай халаах маань энэ Савтар морины яг яаж төрсөн талаас нь ярих гэдэг шиг байна. Тэгээд халаахыг авъя. За Энд хүрэлцэн ерөөс тайлч. Окей. Завтра болгочих юм. За энд Савтар морины гүшөөнд одоо хүрэлцэн ирсэн та бүхэндээ сайн сайхныг хүсье. Энэ Савтар морь бол одоо энэ төвхтэй байгаа. Би ч одоо баг байсан. Манай авч одоо нэгдлээ одоо хариулчихлаа. Энэ Савтар морины махуулга одоо хэлжлээ доо. Тов урд өгч ийсэн. Товрын унаанд өгч ийсэн. Тэгээд бат гэдэг үнд өгөөд Баттгаач өөрөө унж чадахгүй. Тэгээ Бадарч хаад нэг морьор солиод дээрээс нэг онныг нэмж өгөөд авч ийсэн юм аа. Тэр би мэдтий. За тэгээд энэ Савтар одоо махуулга одоо бүгдийн тодорхой ярьчлаад би одоо тэрийг юу яагаад яг нь уршаад яг уу. Тэгээд энэ Савтар морьч угаасаа тэгээд төрөлх жилээ болоод ерөөсөө самар явдаг шүү дээ. Дандаа гадуурдаг. Тэр хаамаагүй тэр айл байна юу гэсэл явждаг тийм морьолаа. Тэгээд яг төрөлх жилээс бол ерөөсөө угаасаа яг тэгдэг морь байсан. Тэрийг би мэдчихээн. За тэгээд хадуураа явждаг ерөөсөө тэгээд хаамаагүй явждаг. Тэгээд ерөөсөө сүүлдээс унах хүүхэд болдгоо. Тэгээд манай дүү Бадарчууч яцав хийгээгүй юм шүү дээ. Хандихаа шээс өчтдөг байсан шүү дээ. Цаахар мөртгөн зүг. Тэгээд нөгөө Савтар морь ундагаас хамаагүй хатуурдаг гэсэн. Тэгээд хатууралгүй. Тэгээд унах хүүхэд болдгоо манай дүү баяр сайхан унжээлаа. Тэгээд өөр хөргийн наадамд оролдоод тэр чинь нөгөө сумын аймгийн юуны урьдчилгаа дээр наадам байсан юм чинь. Тэгээ яасан чи тэгээ тэр Гуанзны гэрлөө орчоод тэр Гуанзны хүүхнүүд цовоор дивч хөөгд зам руу гаргаж ирсэн. Тэгээд өөрөө төрүүлж ирсэн. Тэгээд юу яасан маа. Тэгээд манай авч одоо нааш хадвараа явахгүй маа хүүхд унах гэж байна. Тэгээд Бадарчгаагуугаад арга өөрөг нэг аймгийн яг урьдчилсан сунгаа юм чи. Тэгээ арга өөрөг аваа явчаа. Тэгээд арга өөрөг авч яваад арга өөрөг төч төрүүлээд. Тэгээ манай авч одоо хүүхдээ явуулахгүй гэдэг бас их дөргөөс. Тэгээ арга өөрөг төч за миний өгш аваа явлаа гэдэг авч арга өөрөг төч төрүүлээд тэгээд Завхан аймгийн 60 жилд тэгээд тасархаа ирж ирсэн. Ийм төвхтэй бараа. Одоо өөр би явах одоо энэ морины хөшөө одоо энд болсон одоо би баярлж байна. Агтыгаан энэ чинь сайхан өргөнд чи тэр жинхэнэ хурдан морь тавьдаг. Энэ чи одоо би уралж ялаа. Би ч өөрөө гаалан дээр галтар морь, гаалан Савтар гэдэг чинь алдартай морьд байлаа. Тэгээд тийм алдартай морьд байлаа. За одоо содсронгой өглөө угаасаа ярьчлаа. Цагаан архины цавдрууд гээгүй шүү. Ангийнхаа хайдаг байсан. Тэгээд гаалан Савтар, Бадарчин Савтар гэж дандаа тийм Савтар хурдан хөлгөлөө. Би ч одоо сумын 20 жилээд морь унжээлаа. 4 нэг айраг авч ирсэн шүү дээ би ч. Тийм хурдан. Тэгээд нэг бааваа гэж нэг өгөн байсан одоо содонсоор ахлаа нөхөө юу. Тэр тэгжсэн чинь
Угаасаа тэгэл морины ус гэдэг чинь морины ус байдаг юм байна. Ах нь ингээд дүрлжсэн дүүн одоо ингээд дүрлээ аав нь ядамжийн борлогмор гэж н алдар хаанд гайхуулж байсан морины хүүхэд байсан байлээ миний аав. Тэгээ би ч одоо гаалан савдэр гэдэг морины жинхэнэ хүүхэд нь би байлаа. Батхтаа аслангаас өвлж явсан унж өссөн хүүхэд нь шүү дээ. Тэгээд миний дүү цавдэр мор төрүүлээд сахны 60 жилээ ингээд төрүүлж ийсэн. Ийм сайхан дүүхтэй юм аа. Одоо өөр юу ярих вэ? Одоо тэгэл цавдэр морныхоо гүшөөг босгосонд баярлжээ. Одоо энэ босгосон ах дүү нар та бүгдэнд нь эрүүл нэг сайхан урт удаан настай сайхан явах эрүүл өд өд нь өргөн төвшүүлье. За баярлалаа. За энэ цэвэрмэрийг бас уралж байсан баяраахан сэржсэн. Баяраахан нас бүгд сайн болчих. Энэ цэвэрмэрийг өмч төрүүлж ийсэн бүгдээр гүрсэмжээ ярих хаа гэж бодчих. За баяраахан. Одоо ангийнх нь За та бүхэний Бернад бивэндээ хүргэе. Эсэсээ хоны хөшөө. Тавид яг хамгийн сүүлийн нэг 83 онд онож төрүүлсэн. Түүнээс нэг жоохон хойчлээ. Тэгээд тийшээ тэрлэг байна. Тэгээд 83 онд би 3 дугаар ингээ 11 настай хүүхэд байсан чинь манайд нэг өдөр ирээд бас хүүхдээ өгөөч ингээд морины хүүхдөөсөө хүүхэд нь томдчихлоо гэж гуйгаа. Тэгээд ууна тэгээд тэр өдрөө бид нэр асхтай ард анхны өсргийг нь хийжсэн. Тэгээд хийсэн чинь одоо энэ асхтын хөөч нөгөө морь урд баруун талаараа зүүн талаар нэгж өсргээд тэр модон толгож хөлсөө авсан байхгүй. Тэгсэн чинь доотын дээр талбай дээрээс ихцээрээ явдгүй ингээд дугуурж ингээд дахиад дээрээс явагдсан хадуураа. Тэгээд тэр бадч мороор бачиглаар ингээд шахаж ихчилчээ тэр моднаар мэдж хөлсөө наваад. Тэгээд ангуучад бадч баярлж ирсэн. Тэр хадуураа ингээд дахиад. Ингээр их хурдтай нэмжид их дахих. Шинжтэй биш миний хөөд. Наа бүргүүлсээд баярлаад байсан байхгүй. Тэгээд маргааш нь өөр наадмын сумын наадмын өртөлж үзсэн 60 жил ойтой болохоор сумын юунууд наадмууд өртөлж болчихсон байл. Тэгээд тэн дээр очин чинь гараас ганцаараа төрүүлж явж байгаа. Хадуураад. Тэгээд тэр урдлын тэр өөрийн урдлын ширгээр энэ наадмын талбараар наадмуудаас хүмүүс нөгөө ямар дивж өглөө тойр зуларч ингэж буцад дахиад ширэг рүү яваад. Тэгээд голын зах дээр очиж би нэг ихцэлж аваад араас нь мордны араас тэр өөрийн ам өгсөд мордны сүүлд бүгд өнгөрцсөн байсан. Тэгээд би араас нь яваад хоёр иж очиж. Хоёр дээр нэг дээр тэр даржлага хандмаар гээд очиж тэрний дашааг дэрж баримт хоёр дээр ороод. Тэгээд тэр уяачд бас их сайн уяачд байсан. Одоо мажингоо даржлага энэ чинь харангууд за энэ үсрэгээ дутуу байна. Чи ар хорыг бид нар үлдээ. Чи ганцаараа авдаа гэд бид нар шүн хоёр мараа хөтлөөд хойшоо долоогоор доод ар хорогд очиж хоноод тэгээ маргааш ар хоргийн наадан дээр тавьсан чи хадуурж бодроо гэж чигээрээ ингээд ирсэн. Ганцаараа ирээ тэр үед ч одоо нэг улаан ус гэж байсан. Тэн дээр нэг бүгд буулангууд нэг улаан ус өчөөд хөлсийн ус гав байж. Тэгээ би нэг улаан ус уугаад дуусчаад ар юм арилжсэн. Амар хол өсөрч хийчихсэн. Ар хоргийн наадан дээр. Тэгээд ирээд тэр чинь 9-10 болвол 10 дөнгөж нэг 11 дөнгөж хөдөлгөж хөлс авчаа. Тэгээд 11-нд хойш аймарууд даваад 12-ны өглөө давааны урд бүрдүүлээд тэгээд ерөөс уралдахгаа явахд ерөөс ингээд толгоо онжоод унтаад ерөөс явахгүйсэн. Гашин марч би өөр дайварж ороолгож явчихсан шүү дээ. Тэгээд чи би тэгээд анхмаар унжиж сүхт чинь би бас гайхан хаширлаа бодоодсэн байхгүй. Ингэж явж байгаа мөрч өнөд тавих юм уу яа. Өөрөө бас бодоодсэн. Тэр чигээд хажууд тэр морь дагсраад байгаа тэгээд толгоогоо онжуулчаад ингээд өөр ингээд унтцсан яваадсан байхгүй. Тэгээд би өөрөө жодогоо сууд явж хүүхдүүд чинь ингээд бус морь жагсраад ингээд
морьтойгоо ноцтой би ч амар дээр нь жолоогийн сууд ичөө зүгээр суугаад ингээд тийм сайхан ажилласан. Тэгээ бас дотроо бодоодсэн бүдэх ингээд энэ одоо зүгээр явахгүй гадж үнэтэй тайхгүй юм яа. Бас тухайд бас бодоодсэн хөөхд. Тэгээд яасан чинь шинэ заандаг гарсан чинь яг ингээд тэнд очиж одоо нэг шинэ гарга төхөөрөмж мөгөрөмж байхгүй. Ерөнхийд нэг юм хоёр туг тойруулж байгаа гарч ирсэн. Тэгээд тэр туг тойроод байсан чинь ингээд толгойн өндийгээд босоод сэргээ босоод байсан байхгүй. Тэгээд гарсан чинь яг дуртаггүй бид нэлээд дундуур гарсан юм аа. Тэгээд дундуур гараад чинь нэг юм бороотой уу байсан. Тэр шавар шавхаад тэр олон марны урдаас тэр мар өнжөө хөвгт чи шидэн нүрээ зүр дүүрэн шавар шавхаад болж байгаа. Тэгээд яаж явж байгааг мэдэхгүй ингээд явж чи нэг ингээд гэж байгаа сэргээ харсан чинь нэлийн дээгүүр урд нэг цөөхөөмөр орч нэлийн дээгүүр гараад ирэхлээр нь жоохон сэргээд хийснээр нам амын татаад юу яагаад хоогоолж ирээд тэгэж явсараа нэг харсан чинь урд дээрээс хоёр хэмрэлтсэн. Тэгэхээр дөрвжин нэг жижигхэн шар гад байсан юм аа. Тэр тэгэд гурвалдах гэж ирсэн. Тэр шар мөртөө их удаа явсан. Яг хоорондоо наалтж ирсэн, салж өгдөг. Тэгж арайч нэг гарсан чинь урд дээр хоёрлсон тэр алдрааны төдийн хэргээд мөрөс. Тэрнийг бол зөв хажуугаар зөв шууд гараад. Тэгээд яасан чинь тэр чи даваан дээр их доогоор барьдаг байсан юм билий. Тэр чи яг давааны орой тэр овоон дээр бариад. Тэгээд төрүүлж ирээд тэр чи нэг социалист байсан товаагийн төлөөс Оросоос байгаа төлөөс нэрсэн юмсэн. Юу яасан нөгөө ундаа тийм гэнэ баа Оросуудад дамжуулж өнсүүлээд зураг авахгүй бол тэгээд тэгж төрүүлж явчихсан. Тэгээд төрүүлэхдээ явуулсан. Тэр хоёр дахь төрүүлгээд үн 78 онд нэг төрүүлсэн. Тэгээд тэр 79 80 онд хоёр амг үзүүлсэн гэдэг. Тэгээд тийм төвхтэй их хурдан адуу сайхан баян та адуу ингэж уралдаж яадаг төвөнд ингэж үлдсэндээ баярлалт их дурастай олон хүнд их бас би ярьдаг юм аа. За тэгээд энэ сайхан хөшөөг нээсэн гэрүүлийнхэнд баярлалаа. Одоо тэгээд энэ орон нутг нь ингээд хөшөө мөшөөг нээсэн чинь энэс цааш олон хурдууд дахин араас нь төрг байхаа гэж найдаж байна. За Энэ чиний дөрөв мөн үү? Олонсор хийж байгаа. За сайн байцгаана уу. За бүгдэнд нь цагаан аргын самынхаа 100 жилийн ойн баярыг хүргье. За үнэхээр энэ сайхан хүмүүс нь нутгаан гэсэн хүлэг мордон нэр алдраа цуурайтуулсан хүчит бөхчүүд нь нутгийнхаа сайхан алдар цолуудыг авсан ийм сайхан наадам болж байна. За үнэхээр миний аавыг одоо хурдан цавдар морд бадарч гэдэг хүн байлаа. Моророн огуулсан, эзнэрэн дурсагдсан. Дээрэс нь одоо айдуугаан энэ баяр сайхан гэж энэ сайхан ухаантай ийм одоо морины ивийг их сайн олдог тийм ухаалаг хүүхэд цавдар морийн маань унжаалаа. Одоо бүхэл бүтэн одоо эдчний нөгөө агтанд явуулж исэн мор гэхэд их дошхон хүмүүс яаж ч учрыг олоогүй хүүхдэр бол хүмүүжүүлж чаддгүй гэдэг шиг яаж ч учрыг олоогүй номготгож чаддгүй тийм одоо тошхон морийг одоо аав маань аргыг олж одоо энэ сайхан нэр алдраа цуурайтуулсан энэ өндөрлөгт хүргэсэнд бас их ааваараа бахарахгүй байхын аргагүй. Хурдан морины хүүхэд хурдан морь уяач эзэн гурыг бол одоо маш их тийм одоо уялдаа холбоотой харилцаатай бийнийгээ уншдаг, бийнийгээ сонсдог, бийнийгээ мэдэрдэг тийм байж ижил энэ сайхан хүүхэнд алдарсан үлдсэн гэж бодож байна. За
миний Бадарч нь одоо тэр хурдан цавдар морныхоо одоо анш гэдэг одоо юу гэдэг юм бэ? Зан, харьцаа, хандлага гэдэг шиг одоо тэр хурдан морныхоо одоо бүх одоо мэдрэмжүүдийг маш их өндөрөөр одоо мэдэрчээсэн бай. Дээрээс нь тэр уяачин эрдэм ухаан гэдэг зүйлийг бол энэ хурдан цавдар морин дээр гаргаж ингэж номогтгож одоо их хадуурдаг тэр морийг одоо уяач хүүхэд нь мэдэрч тий хазаарын татхад энэ морь онгод нь орсон юм шиг цойлдог гэдгийг мэдэрчээсэн бай. Яг одоо морь дагаж таких биш. Морийг одоо хажуугаар нь нисэх адил одоо шунгамж одоо хажуугаар нь эсгэрч өнгөрдөг тийм уяач хүүхэд байжээ. Манай баяраа маань одоо баяраадаа баярлаа. Тэгээд энэ сайхан хүүхдүүхэнд бас баяраа маань бас ингэж үлдэж байгаад бас их баяртай байна. Нэг нутгийн цагаан харханчууд маань одоо энэ сайхан одоо хурдан цавдар хөлгийн маань аавын минь нэртэй алдаршуулж уяач хүүхдтэй ингэж алдаршуулж байгаад бас их баяртай байна. За ингээд хөлгийн дундаас хурдан цойлох цавдар минь хүмүүн заяаныхан хүсэл мөрөөдлийг хүн зан олондон алдар нэртэйгээ мөнгөсөн минь ээ. Хатан дөрвөн туурайгаран хулангийн тосыг босгосон хурдан цавдар морь минь наадмын эндэрт хүүхдийн годог цуурайтуулж завхан нутгийнхаа 60 жилд торгон жолоогон өргүүлсэн буурлын минь буйн хурдан цавдар минь ээ. Арман хөлгийнхээ сүрсүлд хиймэрн байсан аав таныга нутаг гошуунд нь алдаршуулан нуган урс алтан ургийнхан чинь нутгийн чинь сайхан тал агтын аманд наадамчин олныхон бахархах сэтгэгдэл шүтэг шүтэн болгон хөшөө болгон сөндөрлүүлж түүх болон дурсгаваа. Энэ сайхан өдрөөс нутагт маань олон сайхан урдан хүлэг одоо төрөн гарч ирэх болтугай олон сайхан мэдрэмж өндөртэй уяач нар төрөх болтугай улам сайхан сэргэлэн цовоо гин год уяасан сайхан хурдан морь оногч одоо хөвгүү төрөх болтугай гэж өрөөё. За ингээ баярлаа.
зогсож байгаа бүүндэр за яцаараа жоохон тэгшээд зогсож. Жоохон тэгшээд зогсож. Тэгээ математик жоохон ойлголцоорой. Хөрөө харагдахгүй. За ороод. Хурдан цавдар морины маань хүүх алдаршин модортугай. Хурдан цавдар морины маань уяач бадарчугай маань хүүх алдаршин модортугай. Хурдан морины ухаадаг хөвгөн хоёрын минь алдар модортугай. Асаа. За бүгдээ ингэ зогсож байгаа 6 дараач би нэг дээрээс суулж авчи. Урдуур нь сууж болно шүү. Арай урттаад байна. Зүүн жилийн хат өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За тэгээ өнөөдрийн хийсэн зүүн жилийн бүхэнд цавдар мөрний маань гэрэл гişөө ийхүү сонирхон болж байна. Өнөөдөр хийсэн гişөө төслийг бүтээж найрлсан одоо тэгсний маань өр хөвгтүүд, ажлын хөргөн гэрүүд бүх одоо төрөв төрөсн цомынхаа ардын нэрийн өнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнөөдөр бас төрөд манай холгоос хэллээ. Өнөөдөр бас энэ гişөө маань яг хурдан морины сөөрөд тавиад тэгээд самын одоо морины уралдаанд бол 6 наснаас манай одоо сонгол соёлын төрөө, их насны төрөө, шүтлгийн төрөө, даагны төрөө гэдэг олон сайхан төрөө айргуудыг авсан нь одоо энэ сайхан цавдар морины гişөө өтгөрөндөө бууж сүнс авшиг нь одоо энэ одоо цагаарсан сумын маань уяачд энэ морь унаас хөвгдөд одоо шилжсэн болов гэж одоо хөвгдөө бас итгэж байгаамаа. Тэгээ та бүхэнд 100 жилийнхаа 5 дахь өдрийнхаа арга хэмжээнд идэвхтэй сайхан оролцохыг уриалаад та бүхэнд чиглэлийн талархал илэрхийлж амьдралд нь ад жаргал сайн бүхнийг өсөөрөё. Та бүхэнд энэ сайхан ороотой өглөөний мэндийг хүргье. Газар дэлхийд гисэн эвэж байна. Сумын маань баяр наадам бол өргөн дүлгэр сайхан болж байна. Нутаг оронд маань Монгол орныхоо өнцөг болон бүрт амьдарч байгаа цагаан арчуу дэлхийн өнцөг болон бүрт надад зарим үжээ. Тийм учраас ихтэй хиймэн нутаг усмаа Монгол баяр гэж ороо гэдэг шиг байна. Өнөөдөр энэ хурдан цавдар морныхон өшөө өсөж байгаа өндөр бадарч бан хүүхдүүд, өрөвдүүд, ач зээнэр, хөргөн гэрүүд та бүхэндээ маш баярлж байна. Энэ бол бас цагаан архан сумд ер нь бол бид ирээдүйд яаж хөгжүүлвэл ирээдүйн 100 жилийг бас өнөөдрөөс ирээдүйн 100 жилийн хөгжил болоод өнөөдрөөс хэмжээ. Тэгэхээр цагаан архан сум бол энэ сайхан онгон дагшин байгалаа, энэ сайхан ангайгаа хөссөн энэ хатан энэ уудам сайхан үзсэн. Ингэж сайхан онгон дагшнаар наадмалж цаашдаа аялал жуулчлалтай төсгөлсөн ирээдүйн хөгжлийг тодорхойлох хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр энэ бол аялал жуулчлалын бас нэг том үтмэр гэж бодож байна. Энэ одоо агтын сайхан дэмжлэлээр өнөөс хойш олон морины гişөө, олон одоо аялал жуулчлалын хөтөлбөрүүд бий болчихлоо. Энэ бол дэлхийн олон орны жуулчлалыг татсан ийм сайхан газар болох ихийг та бүхэнд тавьлаа шүү. Та бүхэндээ баярлалаа. За тэгээд сумын маань баяр наадам бол өргөн дэлгэр сайхан болж байна. Сум маань өнгөлөг сайхан байна. Хүн ард нь баяртай жаргалтай сайхан байна. Наадам маань одоо ингээд 5 өдөр үргэлжилж байна. Тэгээд энэ жилийн наадам бол баяртай сайхан болж байна. Морины наадам үсгэн боллоо. Манай сум бол эртний үеэс ингээд сайхан уяач ихтэй. Манай өвөөч гэсэн шонгоо авирмуудыг одоо мондөг уяач байсан. Сайхан одоо уяач нар бол манай бас бүрэн болсон байдаг. Тэгээд Монгол улсад одоо тод мандаа уяачгүй, алдарт уяачгүй олон сумууд байгаа.
манай сон болоод Монгол улсын 2 том тодмондоо яштай тавгийн цанд Даримагийн Чулуунбар. За Монгол улсын тодмондоо тодмож ойрхон байгаа одоо Мандаа гэж байна. Даримагийн жаргал гэх. Тэгэхээр ингэж энэ сайхан одоо эрдэмт ухаантай яштай авшиг өрөөлөөр бол сум орнот таанд өдийгүй, аймаг орнот таанд өдийгүй Монгол улсад одоо гэрээ цороод болсон морьтны дээр цолыг авсан ийм сайхан уяцтаас бүрэн болсон гэж бодож байна. Цаашдын уяцтын төвчөө улам үргэлжилж цагаан найсан утгаас мөн олон урдан одоо төр болтугай Монгол морины босоо цагаан гэмэр цагаан хайрхан нутгийн ард иргэдийг ивэж, эрүүл сарвал байж, эвтэй найртай байж, хүн ард маань хөгжим цэцгэлж, сум орон нутаг маань хөгжим цэцгэлж, хүн ард маань дэвшин хөгжих болтугай. Тэгээ тав хүндэн алс жаргал сайн сайхны дэдийг өсөн өрөөё. Сайхан наацгаараа баяр наадам маань дуусгаагүй. Өнөөдөр ахаад нааднаа хэлээ. За тав хүндэн амжилт хүсье. Баярлалаа. Хайрын сумыг содон билгийн дүмд холбогдсон холбогдсон маань Автангийн амнаас наашаа энэ бетон гэрчлэгээ 5 оны 8 метр зургийг яг энэ актив хэмждэг бүрийн гандангийн урд хатгаас өршмийн тавьтаар тараас нь хилжсэн байгаа. Тийм учраас энэ бол эргээд цаашлаад олон морины гишүүн болж энд одоо тогтворбор болно гэж миний ойлголт бодож байгаа. Тэр нь яг зөв ажиллаж байгаа тийм бас нэг Лаг гэсэн үг байна. Ингээд энэ гişүүдийн нээлттэй ирсэн байгаа. Маш их баярлалаа. Ингээд Цэвтэр морины маань босоо цагаан тийм энэ ашиг орнгоо үлдэж бидний маань уйсан ордон морь маань олон сайхан олон айраг дург бай үсэрэж байна. Баярлалаа таажиндээ. одоо эндэртэйгээ түүхээгээ ирч ахихаа уртан морины гүшэн ингэж миний Бид одоо сомны хатнаас Араа юу